Хаанвал дүүргийн 22 дугаар хороо хаяга харааны бэрхшээлд иргэдэд зориулан барайл үсгээр бичжээ. За энэ нь харааны бэрхшээлтэй төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй олон иргэний талархлыг хүлээсэн байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн үйлчилгээ авах хүндрэлтэй байдаг юм. За тэгвэл жижиг металловч энэ ажил нь төрийн үйлчилгээ бүх хүнд хүртээмжтэй болох эхлэл болж байна. Ажиллах цагийн хуваар ажил эхлэх 8 тэгтэг. Хүслэн эрдэ охин 95% харааны алдагдaltaа өдөр тутам нийгмийн харилцаанд оролцох төрийн үйлчилгээ авах зэрэгт барайл хаях шаардлагатай байдаг ч тэр бүр байгууллагууд хаяга барайл үсгээр бичээгүй байдаг нь хүндрэл учруулдаг байна. Одоо манай Монголд бол нэг их байдаггүй. Тэгээд ер нь одоо барайл үсгийг нэг хүмүүс мэдээд байдаггүй. Одоо автобусанд стоп гээд ганц хоёр бичиг байдаг. Тэгээд ер нь их монголоор бол нэг их байдаггүй. Тэгээд зарим газруудад барайлаар бичсэн ч гэсэн буруу зөрүү бичсэн тохиолдлууд байдаг болохоор манай барайлаар уншдаг хүмүүс бол нэг их ойлгодоггүй. Хэрэгцээ шаардлага бол байдаг. Тэгээд ер нь ганцаархнаа явж байгаа 0 хараатай хүмүүс ер нь бол хаана явж байгаагаа мэдэхгүй. Тэгээ ямар үйлчилгээг яаж авахаа мэдэхгүй тохиолдолд ер нь барайлаар уншаад өөрөө хувьдааж авах тийм асуудал, тийм боломж ямар хэрэгтэй байдаг. Харин хаанвал дүүргийн 22 дугаар хороо үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001/2015 үйлчилгээний төгөлдршил зарчим ба загвар ISO 23592/2021 стандартыг нэвтрүүлж байгаа. Энэ хүрээнд олон ажил санаачилж үйл ажиллагаагаа иргэдэд илүү хүртээмжтэй болохыг зорж хаяга харааны бэрхшээлт иргэдэд зориулан барайл үсгээр хэвлэжээ. Хорооны хэмжээнд яагаад санаачилсан бэ гэхээр хорооныхаа албан агч нартайгаа цуг бид нар үйл ажиллагааны чиглэлийн дагуу нэгсэндээ иргэдтэй нийцүүлж энэ санал санаачлагыг хорооны албан агч нараараа нийлж гаргасан байгаа. Тэгээд энийг хэрэгжүүлж манайх гаднах хаяг дээр байлуулсан байна. Хаанвал дүүргийн 22 дугаар хороо 8623 иргэнтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 100 орчим иргэний 10 орчим нь харааны бэрхшээлтэй иргэд байгаамаа. Цаашид тус хороо жишг хороо болохыг зорж олон ажил хийхээр төлөвлөжээ.